Яасан байсан. Тэгэхээр Google Doc-ыг яаж хэрэглэх вэ? Google Doc-ыг ямар тохиолдолд хэрэглэж болох вэ гэдэг саналаа ярья. За тэгэхээр тэгэхээр энэ гадуур нэг төсөл явж байгаа юм байна. Төсөл сонгон шалгаруулна гэдэг. Тэгээд нэг төсөл бичиж байгаа намаа нэг ирж саналаа өгөөч гэдэг хэлж яана л да. Бид энэ тохиолдолд яаж энэ төслийг бичихэд яаж Google Doc-ыг хэрэглэх үү гэж саналаа өгье. Тэгэхээр энэ төслийг бичиж байгаа юм бол одоо энэ ч байна л да. 3 дахь хороолт. Би бол одоо цаана хаан уул дүүрэх дээр байна. За энэ төсөл бичиж байгаа бас энэ 2 3 хүн хамтраад бичиж байгаа шүү. Тэгээ 3 хүн хамтраад бичиж байгаа. А гэтэл төслийн удирдагч нь энэ ч байгаа. Төслийн удирдагч нь ерөнхийдөө бол хаяа одоо 7 хоногт нэг удаа ч юм 14 хоногт нэг удаа ч юм шалгадаг. А тэгээд энэ төслийн удирдагч болохоор бас эдгээр улсуудаас холбоотой байдаг. Цааталтаа тийм ээ. Зарим тэгэхээр ер нь бол би одоо болохоор 3 дахь хороолоос намайг ийшээ очиж уулзаач тэгээд ийшээ саналаа өгч гэж хэлж байна л да. А тэгэхээр зэрэг нэг бол одоо би энэ хүнтэй холбогдохоор энэ хүнтэй мэйл өгөх юм л дээ. Би тэгээд мэйлийг үзээд ингэдэг ч юм уу иймэрхүү байдлаар ажиллах юм. Тэгээд эдгээр улсуудыг одоо би 3 дахь хороол руу явъя бол эндээс бараг 1 цаг ирэхэд 1 цаг за ингээд доотлон 3 цагийн ажил талаа дээр ажиллаж юм бол машин дээр түүж ирдэг. Эдгээр улсуудыг бүгдийг цуглуулад одоо ажиллаа хийнэ гэдэг бол яхаа хэцүү л байгаа юм да. Тэгэхээр энэ дээр яаж одоо цуглуулахгүй учраас хүн болгон өөрийнхөө байраас одоо зайнаас ажиллах гэдэг талаар ярилцъя. За тэхийн тулд хамгийн нэгдүгээр тэхийн тулд яг гэж бид нар энэ төсөл хийж байгаа энэ хүн дээр гол файл байгаа. Энэ хүн хийж байгаа ажлаа одоо хаяа ийшний явуулаад идэг гэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хүн бол Microsoft Word дээр ажилладаг. Тэр энэ хүний хамгийн нэгдүгээр хийх ёстой бидний ажил бол юу гэхээр зэрэг энэ хүний Microsoft Word дээр байгаа төслийн бичиг баримтыг Google Doc руу шилжүүлэх хэрэгтэй байна. Тийм ээ. За яаж шилжүүлэх вэ гэж те. Тэгэхээр за Google Doc руу шилжүүлэхэд бүгдээрээ одоо Google application-ы руу очиё гэж. За тэгэхээр за Google application-ыг Google application ашиглаж заавал ч Gmail хаягтай байгаа тийм ээ. За энэ ингээд би бол одоо ингээд харуулъя. Энэ Gmail хаягтай байна тийм ээ. Gmail хаягтай байгаа тохиолдолд энэ Google Doc-ыг л хэрэглэх боломжтой байгаа тийм үү. За тэгээд Gmail хаягтай хүн бол ингээд Gmail хагийн дээр ингээд очингууд энэ дээр ингээд 9 ширхэг цэг байгаа. Энэ дээр ингээд дараагад Google application гэж гарч ирж байгаа. За энэ 9 цэг дээр ингээд дарлаа. За тэгэнгүүт ингээд Google Drive гэж гарч ирнэ тийм ээ. Бичиг баримт гэсэн. За Google Drive руу орлоо. За эхлээд Google Drive дээр нөгөө Google Doc-о татаж Microsoft Doc-о татаж авчирнаа. Тийм үү? За нэтээр тавж байгаа удаан байх шүү байна. Уучлаарай, уншаад байна. Тэ тавж байгаа удаан байх шүү байна. За гараад ирлээ. За тэгэхээр зэрэг яг интернет руу унчлаа ямар сони юм бэ? За тэгэхээр ингээд одоо нэг юм ийм бичиг баримт байгаа юм байна гэж үү. Тэгэхээр ингээд эхлээд нөгөө Google Drive дээр Microsoft Word-ийнхаа документыг татаж авчирлаа. Тэгээд онгойлгон тэгэнгүүт ингээд яаж онгойлгох вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ жишээлбэл одоо ингээд таашаад энэ хэдэн ийм бичиг баримт байна тийм ээ. За тэгэнгүүт бид нар энийг яах вэ? За ингээд Google Doc гэдэг ингээд яах нь вэ? Google голоо шууд нээчих нэ. Нөгөө одоо нөгөө юуныхаа Microsoft Word-ийнхаа Microsoft Word-ийнхаа документыг Google Doc болгоод хорих нэ тийм ээ. За уучлаарай хаалгаад. За Microsoft Word-а за би гарч яаштай ингээд за ингээд нөгөө бичиг баримт маань нөгөө сайн энэ бичиг баримт маань маш амархнаар одоо Microsoft-ийн бичиг баримт маань яг Google-ийн бичиг баримт болоод
хувирчиж байгаа. Тэгэхээр бидний хувирсныг харуулж хэлдэг байна. Цаг хожоо тийм ээ. Хувирсныг харуулждаг юм дөө. За ер нь бол ингээд хувирч яг адилхан. Яг л Microsoft одоо Microsoft Word-ийн файл маань ингээд Google Doc-оор хувирчлаа. За одоо энэ дээр нөгөө хүмүүс өөрн тийм ээ. Сая нөгөө 10 хүн өөрн тийм үү. Тэр хэлжээс шүү дээ. Ийм 10 хүн байгаа, энэ тэнд байгаа гэдэг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн share гэдэг нь дараад одоо зөвхөн надад харагдчихэв тийм ээ. Тэгэнгүүтээ одоо юу гэдэг. За одоо ингээд би бичиж хүмүүсийн мэйл хийгээ оруулаад шүү дээ тийм ээ. Уучлаарай англиар. За ингээд за одоо цогтгоол. За ингээд 10 хүн оруулчин тийм ээ. Тэгээд дараагаар нь яах вэ? За би энэ тест хийгээд явуулчих дахиад. Тест хийгээд одоо энэ төслөвчж байгаа энэ дээр ингээд уучлаарай. За ингэ төсөл өчөж байгаа гэд бис буруу төвшөнд авчлаа. Төсөл өчөж байгаа гэд ингээд явуулчихсан тийм ээ. Нөгөө усууд руу. За тэгэнгүүт урилга очих нөгөө усууд accept хийнгүүт. За одоо энэ тохиолдолд ингээд бичээнд гадарлаа гэж бодоход нөгөө усууд ингээд орж ирж байгаа усуудын зураг нэг гарч ирээд тийм ээ. 10 хүнийсэн зураг энэ дээр гараад ирнэ. Тийм ээ. Тэгээ тэр усууд яг энэ дээрээс ингэж адилхан харагддаг. Өөрөөр хэлбэл одоо хуучин тохиолдолд яах вэ гэхээр зэрэг энэ хүн чинь бүгд мэйл явуулаад бүгдээрээ үзээд одоо энэ хоёр хоорондоо холбоогүй байгаа шүү дээ. Нэг тусдаа мэйлийг үзээд ингээд нэг бол нэг өрөөнд уулзах асуудал болчих. Тэгэхээр ингээд зайны сайханд тулд бүгдээрээ яг нэг файлыг бол бүгдээрээ энийг л харна. Тэн дээр ингээд засвар хийж болно. Хүн болгоо ороод эдит хийгээд болно. А хин яаж эдит хийж байгааг одоо тэр файлын эзэн хүн бол хараад идэх эндээс зураг гарч ирэл тэр эдит хийж байгаа харагдаад идэх тийм ээ. За ийм байна. За ингээд бол маш амархан ажил болж байгаамаа. За дараагийн нэг асуудал байна. За энэ дээр ингээд ярьчлаа. За дараагийн нэг асуудал энэ Hangout-ын талаар би ганц хоёр үг хэлье. За тэгэхээр Google Doc дээр ажиллаж болж байгаа. Тэрнээс гадна Google Hangout гэдэг энэ видео програм арчлангуудад скринээ харж агаад бас ярьж болдог. Одоо өөрөөр хэлбэл нэг өрөөнд 10 хүн цуглараад одоо нэг юу байдаг шүү нөгөө юугаар хан дээр ингээд ирсэн дээр файл нэгэнд яаж бол бусд нь хаад яг тэрэн шиг энэ Hangout програм шиг дэрэгцээ share хийчихдэг. Тийм ээ. Тэгээ бүгдээр яах вэ? Бас ингээд хараад одоо жишээл доотод нэг зургууд нэг гадардаг ингээд зургууд ингээд гадарч байгаа. Тэгэл тэр хүн нөгөө удирдах байгаа хүн за энэ хүний микрофон нэнгүүл тэр хүн яриад за энэ хүний микрофон нэнгүүд зэрэг ярьж болдгоо тийм ээ цоод ярьчих боломжтой байгаа. За ийм. За ингээд өнөөдрийнхээ юуг бол дуусгая. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За. Хурд их муу